Дизайнер, архитектор хүн бол кино үзэхтэй. Экс ерөнхий сайжгаа дандаа тэмдэглэл болон дизайныг нь маш их хардаг. Parasite киног үзэхэд маш сонирхолтой. Архитектур, дизайны шийдлэн, дээрэс нь нууцлаг, хонгил хэр барилгын төлөвлөлт нь ямар байсан юм болоод сонирхлыг бүр өөрөө ирэхгүй татаад Parasite киноны архитектур, интерьерийн шийдлийн тухай та бүхэнд өөрийнхөө бодлыг хүргэхээр шийдлээ. Parasite кино бол Баян ядуу хоёр айлын туйлын ялгааны тухай кино юм. Ядуу айл бол жижигхэн орон зай мөртлөө маш их хэмээр дүүрэн байд. Баян айл бол том орон зай мөртлөө бараг илүү тутам юуч байхгүй. Хоос юм шиг байдаг. Та нар нэрээ подвалд яагаад 0 нь тийм өндөрлөгтэй байдгийг мэдэх үү? Энэ яагаад гэвэл гаднах бохрын худаг нь тухайн барилгын 0-ийн түвшнээс дээр байгаа болохоор 0-ийн усыг нь урсгахын тулд 0-ыг нь өндөрт байрлуулдаг. Чинээс барилгын бүцийг харж болно. 3 давхар авс, 3 давхар аав ээжийн өрөө, 2 давхар бөө болон охины өрөө, 1 давхар жочны өрөө, галтоогоо, хагас зөөрийн давхар, галтоогооны агуулах, машины гараж, автомашины гаражшаа шууд том өрөөлөгөө өгч шатаар өксөд гарчдаг. Нэм мэдих аимшигын хонгил галтоогооныхаа агуулгаас нэвт гардаг байгаа. Ямар айлыг баян айл гэх вэ гэдэг ойлголт бол янз бүр хүний баяныг үзэх мэдрэмжээс хамаарна. Ихэнх баян хүмүүс бинийгээ дуурайж нэгэн хэв маягийн байдаг. Нэлийн боловсрсан баян айл бол мэдээж өөрийнхөө хэв маягийг тогтоосон байна. Тэгэхээр уг айлыг яагаад баян гэж харагдуулж байгаа юм бэ гэдэг зүйлсүүдийн тухай ярилццгаая. Дүүртх нь байршил. Байршил нь кинон дээр маш өксөөр өндөрлөг газар байрлаж байгаа. Өндөр хаашаа дээрэс нь модоор хүрээлэгдсэн нууцлаг хамгаалцаатай баян айлын гэсэн мэдрэмжийг төрүүлж байна. Хоёр цэцэрлэг мод будхийг маш гоё ангилж тарьсан байдал дээр бөмбөгөөр хэлбэртэй болгож заасан зүлгэн услгааны системтэй жиг дургасан нь тус айл нь маш баян гэдгийг илэрхийлж байгаа юм а. 3 дугаарт нь хаусны архитектурын шийдэл, модерн орчин үеийн загвартай бөгөөд бор шаргал модон басаад том шилэн хуваал, саарл чулуурын шийдэл нь маш гоё тансаг харагдуулж байна. 4 дугаарт нь тус барилгын төв, уг барилга нь алдартай архитекторын бүтээл гэж гардаг. Альбэ барилгыг тухайн барилгын түүх нь бас үн цэнтэй болгодог. 5 дугаарт нь Бетон хаан. Яагаад Бетон хаан үнэтэй харагддаг гэж ихэнх алдартай архитектор Бетон хааны тэр чигээр нь үлдээсэн байдаг. Жишээлбэл Тада Оногийн бүтээлүүдээр маш их Бетон хаан харагддаг. Дам нуруу, Бетон хаан, агаржуултын хоолой нуух гэж, далдлах гэж хичээх нь илүү хямдхан харагддаг. Нүрээ маш цузаан бодхны үн цэнгүй хямдхан харагддаг бол зарим зүйл нь ил байхдаа илүү үн цэнтэй байдаг. Тэгэхээр том шилэн хуваалтгүй хална орон зайг маш гоё уужуу бөгөөд гоё цэвэрхэн тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Донон хаан бусад элементтэйгээ маш гоё зохицож харагддаг. Ерөнхийдөө энэ дизайныг харахад цэмцгэр, шулуун шумаа байрсан, цаарал, бор шаргал гэсэн хоёрхан өнгөний тоон хуваагдж байгаа. Тэгээ бусад өнгнүүд нь бол туслахаар орж ирсэн. Ханын тавиур нь хүртэл ханаасаа гарцсан нэг өнгөтэй байгаа нь маш цэвэрхэн эмгцэгцтэй илүү дутуу юмгүй байгаа нь боловсрсан айл гэж хэлж байгаа. Ганц хоёр шаргал декороор чимиг олж өгсөн. Шалны гэрэл, ханын гэрэл их гоё тансаг харагдуулдаг. Тавилгыг бол энэ бон жохоны хариулагчийн дизайны баг хаажийн дизайнер ажилласан. Тэгэхээр тавилгыг аль болохоор бусад алдартай дизайнеруудын бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзаад өөрсдөө дизайныг гаргаж ашигласан байгаа. Сонирхолтой цэвэрхэн уг барилгынхаа дизайн тохирсон нэг ансамбл болж чадгаар дизайныг гаргасан байгаа. Киноны хамгийн гол нууцлаг галтоогооны ханыг наадал шаргал гялцсан тавгнууд харагдаж байгаа. Гэвч киноны утга дээр бол цаатлаас нь маш аимшигтай амьдрал гарч ирдэг. Хүний гадна тал, дотор тал гэдгийг харуулж байгаа юм шиг бас дизайны утга илэрхийлсэн мэт. Хүүхдийн өрөөний ерөнхийдөө даруухан, модон, цагаан өнгө, дахиад нөгөө саарлон, бор шаргал өнгөнийх нь зохицол явж байгаа. Хүүхдийн өрөө гэхээр л тод олон ирэм яриан байхгүй, маш их номын тавиур байгаа нь тус айл бол хүүхдийнхаа боловсралд илүү анхаардаг гэдэг нь бол уг дизайнаар илэрхийлэгдэж байгаа юм. Хүн тухтай орчин бүрдүүлэхийн тулд хүний 5 мэдрэхүүдээр тулгуурлаж дизайныг хийсэн байх шаардлагатай. Харах, сонсох, хүртэх, амтлах. Жишээлбэл уг кинон дээр үнэрний тухай маш тодор гардаг. Тэгэхээр үнэр бол бас дизайныг илэрхийлдэг гол зүйл. Дизайнерлээ сувгт маань кино дизайн болон шинээр нэмэгдэж байгаа бол дараагийн сонирхолтой дизайнтай киноны дизайныг яриулахыг хүсвэл комент хэсэгт бичээрэй.